барилгын салбарын түүхийг бишилдсэн бидний 15 жил. 2000 он гарсаар барилгын салбарт маш эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн ч салбарт төрөн гарч ирж буй аж ахуй нэгжүүд тэдний гайхамшигтай бүтээн байгуулалт үйл ажиллагаа олон нийтэд түгээх дагнсан хөвөл мэдээллийн суур өгүүлэгдэж эхэлсэн байдаг. Ийм ч учраас тэрхүү орон зайг нөхөр барилгын салбарынхныг нэгдэх уулзсан дуу хоолой болон ажиллахыг зорилго болгон та бүхнийхээ нэгдлийн уулзвар дээр барилга имэн хэмээх айл өрхөө татсан түүхтэй. 2007 оны 3 дугаар сар барилга имэн сайт нээлттэй хийж одоогоор 1200 гаруй барилгын салбарын аж ахуй нэгж компани 15,000 гаруй барилгын материал, үйл хөдлөх хөрөнгө, олон талын мэдээллийг агуулсан томоохон хэмжээний платформ болон хөгжсөн байна. 2007 оны хавар барилга экспо анхны үзэсгэлэн яармаг нээлттэй хийж жил бүр уламжлал болон олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг салбарын хамгийн том арга хэмжээ болоод байна. 2009 он барилга авардс барилгын салбарын шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. 2010 оны 3 дугаар сар барилга имэн сэтгүүлийн анхны дугаар олон нийтэд хүрч сар бүр тасралтгүй хэвлэгдсээр өдгөө 150 дахь дугаараа уншигчдаа хүргээд байна. 2011 оны 3 дугаар сар барилга баскетбол анх дугаар тэмцээн болж жил бүр зохион байгуулагддаг барилгын салбарын уламжлалт спортын арга хэмжээ болжээ. 2011 оны 11 дугаар сар барилга бильярд анх дугаар тэмцээн зохион байгуулагдаж жил бүр барилгын салбарын удирдах ажилтнуудын оролцдог уламжлалт үйл ажиллагаа боллоо. 2012 он интерьер дизайн каталогийн анхны дугаар гарлаа. 2013 оны хавар амны орон сууц шилдэг 100 загвар каталог анх дугаараа гаргаж 2 жил тутамд шинжлэгдэн гарсаар байна. 2014 он барилга имэн офисон барьж ашиглалтанд орууллаа. Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулан жилээс жилд сайжруулан өнөөдрийг хүртэл хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. 2016 оны 3 дугаар сар анган нийлүүлэгчдийн анх дугаар чуулга уулзалтыг зохион байгуулж салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уламжлал болгон зохион байгуулж байна. 2016 он барилгын салбар үүсэж өгсөний 90 жилийн ойд зориулан барилга үйл хөдлөх хөрөнгийн салбарын судалгааны тайланг гаргалаа. 2017 он шинэ орон сууцны төслүүдийн тоол судалгааг жил бүр хийж эхэллээ. 2019 оны 4 дугаар сар барилга имэн платформын 5 дахь удаагийн бүрэн шинжилгээг ашиглалтанд орууллаа. 2020 он барилга хот байгуулалтын яам барилгын хөгжлийн төвтэй хамтран гол нэр төрлийн 12 материалыг албан ёсны үн ханшны судалгаа гаргалаа. 2020 оны 5 дугаар сар барилгын салбарт анх удаа барилга экспо 2020 цахим үзэсгэлэнг зохион байгуулж 120,000 гаруй үзэгч хэрэглэгчдэд хүрч ажиллалаа. 2021 он орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн барилга имэн сэтгүүл онлайн хэлбэрт давхар шилжлээ. 2022 он хаус дизайн каталогийг бүрэн шинжилэн гаргалаа. 2022 оны 6 дугаар сар констракшн маркетинг барилгын салбарын зориулсан маркетингийн анх дугаар уулзалтыг зохион байгууллаа. 2022 оны 10 дугаар сар барилга цэгийн платформын 6 дахь хувилбарын ажил эхэллээ. Салбарын ололт амжилт алдаа оноо бүхэнд нь хамт байсан 15 жил төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжүүд харилцагч компаниудаараа жигүүрэн дэлгэж хамттан хөгжсөн он жилүүд байлаа. Ирээдүйд бидний хамтын хүч барилгын салбарын хөгжлийг илүү өндөрт нисгэнэ гэдэгт итгэлтэй байна. Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе. Барилга гэмээр